За астрологи сонирхогчдоо энэ өдрийн мэндийг хүргэе. За хамгийн сүүлд 29 нар ирсэн тухай мэдээлэл өгснөөс хойш одоо дахиад нэгэн хоёр том гарагийн нэгдэл дэлхийн глобал түвшинд ямар өөрчлөлт үзүүлдэг байсан үзүүлсээр ирсэв. Одоо энэ нь хэдийд бас нэгдэж хэдийн хугацаанд энэ өөрчлөлтийн он жилүүд үргэлжлэх нэ гэдгийг ярья гэдэг удаагийнхаа мэдээллийг бэлтжлээ. За тэгэхээр 3 сарын 29-нд бол нар хэрцсэн. За тэгээд загсны олдонд 7 гараг нэгдэж байна гэж хэлсэн. За тэр 7 гарагуудын нэг бол одоо Санчир 70 гарагууд Сатурн буюу Нептун гэж нэрлэдэг тийм ээ. За энэ гарагуудын нэгдэл. За энэ гарагууд юугаараа онцлогтой юм бэ гэж. За энэ гарагууд хамгийн гол нь Сатурн гараг бол Сатурн буюу Санчир гараг гэдэг тийм ээ. За энэ гараг бол дэлхийх нарыг тойрохдоо бол 29.5 жил буюу бараг 30 жилийг үддэг. Харин Нептун буюу 70 гэж орчуулж байгаа хаа та. За Нептун гараг бол бүхэл бүтэн 160 гаруй жилийг үддэг юм байна л да. За гэтэл ийм удаан хөдөлгөөнтэй гарагууд нэгэн гэрт байрлаж шилжилт хөдөлгөөн хийж байгаа гэдгээрээ 25 оных бол маш астрологийн хувьд их сонин үйл явдал болж байгаа гэж астрологч ярьж бичээд байгаа. За тэгэхээр сүүлийн үед энэ Нептун, Сатурн хоёр гарагийн нэгдэл түүхэн он жилүүдэд ямар өөрчлөлтүүдийг гаргаж ирсэн бэ? Дэлхийн хөгжлийн түүхэнд глобал түвшиндээ ямар өөрчлөлт гаргаж ирсэн бэ гэдгийг судлаачид маш ихээр ярьж байгаа учраас тэр хэсгээс нь бас ингээд подкаст сонирхогчдод подкастаараа бас таах бүхэндээ ингээд астрологи сонирхогчдод хүргэчихье гэж ингэж бэлдсэн юм а. За тэгээд энэ судлаачид бол маш олон он жилүүдийг хөөж маш урт удаан ярилцлага өрнүүлж байгаагаас зөвхөн монголчууд бидний мэдих түүхэнд бидний түүхтэй холбоотой. Тэгээд дээрс нь бидний мэдих ойр хөршийн орнууд бидний амьдралд бас нөлөөтэй байсан тэр өөрчлөлт шинжилгээний тухай яриу гэж бодоод ингээд нэг жоохон төвөрлөд авсныгаа ярьчаа гэдэг энэ удаагийн подкастыг бэлтэж байна. За тэгэхээр 3 сарын 29 нар ирсний дараа буюу 3 сарын 30-ны өдөр Нептун буюу 70 гараг загсны ордонд шилжсэн одоо хоньны ордон руу орчод байна. За тэгэхээр энэ одоо хөдөлгөөн бол одоо 2027 бараг магадгүй бүр 28 оны ч хүртэл үргэлжлэх юм шиг байна. За тэгээд энэ гараг Нептун гараг Сатурн хоёр гараг ингээд нэгдсэн ийм үйл явдууд удаан хөдөлгөөнтэй гарагууд нэгдэх үйл явдал 36 жил тутамд болж ирсэн юм байна л та. Тэгэнгүүт одоо дэлгэцсэнээр харагдчихэв үү яаж юм? За ингээд энэ шилжилт хөдөлгөөн бүрэн шилжилт нь 26 онд болно. Энэ жил бол эхэлчихсэн тийм ээ. За ингээд цаашлаад бодохоор 36-г явчихдаг юм байна. За тэгэхээр 89 онд энэ нэг том шилжилт болжээ. За тэгвэл 89 онд дэлхийн глобал түвшиндээ түүхэнд ямар өөрчлөлт болсон бэ гэдгийг хэдүүлээ эргэж харъя гэж бодлоо. За тэгэхээр энэ бол Монгол орны хувьд бол арчлалын анхны одоо жагсаал цуглаан хүмүүсийн үзэл бодол нийгмээ одоо эргэж харах 70 жилийн туршид манад одоо ирсэн тэр одоо социализм гэдэг системийг бид нэр эргэж харж шүүмжилж ярьж хэлсэн юм он жил. За ингээд энэ он жил бол зөвхөн шууд 89 онд эхэлчихээгүү. За тэгэхээр энэ шилжилт хөдөлгөөн нь өөрөө 87, 88, 89 гээд 91 оны хүртэл энэ хөдөлгөөнүүд нааш цааш ийм хөдөлгөөн үргэлжлээд идэг байсан юм байна. За энэ Сатурн буюу Санчир гараг, Нептун буюу 70 гараг хоёрын энэ хөдөлгөөн. За иймэрхүү том гарагуудын хөдөлгөөний бол бас дэлхийд дандаа дэлхийн хүн ам нийгэм болоод улс төрийн амьдрал, эдийн засгийн амьдралд маш том жижигхэн өөрчлөлтүүд болж байгаа гэдгийг эдгээр яриад байгаа юм. За манайд бол үнэхээр яах ярахгүй тийм өөрчлөлт болж байгаа гэдгийг бид нар өөрсдөө амьдралаар баталчихж штэ. За 99 он биш ээ 89 онд одоо бид нар насан турш гисэн байсан хүмүүс бол тэр юу болсныг мэднэ те. Одоогийн залуучууд мэдэхгүй байж болно. За тэгээд 91 онд юу болсон бэ гэдгийг бас мэднэ тийм ээ. За тэгэхээр социалист систем гэдэг бол 88, 89, 90 он гэдэгт бол бүрэн нурж унаад социалист системийн оронд харьяалалд байсан бүх улсууд өөр өөрсдийнхөө тусгаар тогтнолын төлөө тэмцэж
тусгай тогтнолоо олж ирсэн. За тусгай тогтнолоо олохдоо бол одоо Монгол орн бол тэдгээрийн хамгийн одоо том жишээ одоо социалист системийн орнуудаас хамгийн одоо хохирол багтай мөртлөө эв зүйтэйгээр хотны хамраас ч тусгаар авахгүйгээр арчлаа болоод авчихсан гэдгээрээ дэлхийд бид нар гайхуулдаг байлаа шүү дээ. За тэгвэл бусад орнуудад энэ үйл явдал яаж явжсэн? Хэр их эмзэглэлтэй, хэр их шарахтай, хэр их өвдөлттэйгээр энэ өөрчлөлтийг олж авсан бэ гэдгийг бас жоох эргээд харчихад илүүтэхгүй баг. Ягаад гэвэл энэ астрологчид бас энэ тухай яриад байна. За тэд нар юу гэж ярьж байна вэ гэхээр за 89 оны энэ өөрчлөлтүүд бол 91 он хүртэл үргэлжилэхэд бол одоо ингээд зөвлөлт гэдэг бас бол бүрэн задарсныг ярьж байгаа юм. За тэгээд дээрэс нь зөвлөлт одоо социалист систем гэж ингээд задарсаасаа болоод бол 89 90 онд бол Берлиний хаан нурсныг ярьж байгаа юм. Берлин. За баруун зүүн гэж Герман гэж хоёр хуваагдчихад дундуура хаан хэрэн босгоцсон байсныгаа бол 90 он гэхэд нураачсан байдаг. За ингээд маш том задрал өгсөн харагдаж байна тийм. За ингээд социалист систем задарсан болохоор тэрэн дунд одоо байсан Монголоо ганцхан Монголд төдөө бус бүх орнууд өөрсдөө хэрэгжлээ тэмцэж. За тусаар тогтнолуудаа зарим нь олж авсан, зарим нь хагас, зарим нь бүтэн олж авсан. За манайх бол Азтай орнуудынх нь нэг бүтэн тусгаар төлөө бүтнээр нь олж авсан орнуудын нэг л дээ. За тэгвэл энэ ямар учиртай юм бэ гэхээр ерөнхийдөө яагаад заавал Сатурн гэдгийг нь онцлоо. Сатурн буюу санчир гарагийг онцлоод байгаа юм бэ гэж. Тэгвэл Сатурн гэдэг бол ерөнхийдөө тэр хан, хэрэм, хүйтэн, дэглэм, журам, дарангуйлал ийм имийг илэрхийлээд байдаг гариг юм байна л та. Гэтэл Нептун гэдэг нь далай тэнгис гэдэг утгатай. Манайх далай гэд орчуулчихсан байгаа ч гэсэн бас сонирхолтой тийм ээ. Далайван хэлхийц гарыг алга болгодог. Эрхчлөөг одоо ингээд илүү одоо илэрхийлдэг. Ийм утга санааг илэрхийлдэг юм байна л да. Тийм болохоор энэ хоёр гариг хоорондоо нэгдэн гэхээр хуучин тэр баригдмал дарангуйлалд ор байсан одоо энэ системүүд нурж унтахад бол бас их таатай нөлөө үзүүлдэг юм байна л та. За тэгээд дээрэс нь энэ хоёр гаригийн нэгдэл 36 жил тутамд гэж түрүүн бид урдсан шээ. За тэгэхээр 36 жил гэхээр нь 25-наас хойшоо хөхөр 89 он 36 дахь жил. За манай социалист систем уржээ манай монголчуудад бол үнэхээр том өөрчлөлттэй. За тэрнээс урагшаанд дахиад хөхөр 53 он болт юм байна. За 52 53 онд юу болсон бэ гэхээр бид нар өөрсдийнхөө мэддэг юмдэл ярьж штэ. За тэнд юу болсон бэ гэхээр мөн л Сталин гэдэг дарангуйлагчийн тэр хүн одоо нас нөхчиж түүний дарангуйлалд ор байсан зарим нэгэн дэглэмүүд жоохон ч ихсэн зөөлрч эхэлсэн. Бас тэр социалист систем дотор чинь өөрөө дахиад бас том өөрчлөлт гарсан гэж үздэг юм байна. За тэрнээс дахиад урагшаанаа ингээ хөөхөөр 17 он бас тэр юунд ордог юм байна. Яг тэр Сатурн буюу санчир гараг далайван хоёрын нэгдлийн үед бас таардаг юм байна. За тэгэхээр ийм том дэлхийг чичрүүлсэн, дөргиосон маш том хуваагдал, маш том улс төр эдийн засаг, нийгмийн маш том өөрчлөлтүүдийг энэ Сатурн Нептун хоёр гаригийн одоо нэгдэл илэрхийлээд байдаг юм аа л гэдгийг л энэ судлаачид яриад байгаа юм. За тэгэхээр бид нар одоо ингээд энэ подкаст хийгээд байгаагийн учир утгууд бол за маргааш надад одоо юу болох нь 4 сард юу болох нь энэ гээд нэг айгуу тийм жижигхэн хүрээнд харахаас яг мэдээч хувь хүний түвшинд үл энэ хэрэгтэй те. Гэхдээ глобал түвшиндээ юу болох нь одоогийн энэ дайн яаж дуусах нь бидний эдийн засгийн байдал яаж сайжрах нь Монгол орн маань ер нь хаашаа явж байна. Ямар систем байгуулсан байсныгаа одоо хаашаа юун руу яваад байгаа юм бэ энэ төр гэдгийг бодоход бас хэрэг болох юм уу гэж бодоод надад бол энэ маш сонирхолтой сэдв. За хин нэгэн хүнд бол бас сонирхолгүй зөвхөн л өөрийнхөө зурхайг харчаа маргааш надад ямар ч болон тойроод надад хайр дурлалтай очих нь ч гэдэг юм уу. Маргааш би их хөнгөтэй болох нь энэ гэж бодож байгаа хүнд үл энэ магадгүй хамаагүй байж магадгүй л те. Гэхдээ энэ бол тэр арай том хүрээнд тардаг хүмүүсийн хувьд бол энэ сонирхолтой юм уу гэж ингэж бодож энийг оруулж байгаа юм. За тэгээд дээрс нь Берлиний хаан нурлаа 89 онд. За тэгвэл ганцхан энэгээр хязгаарлагдаагүй бид нар социалист системийн орн байсны хувьд өөр бас нэг социалист урлсан авч үзье гэж шийдсэн. За тэр нь юу вэ гэхээр Тяньмэний талбай дээр болсон аллага. Коммунист хятад орн 89 оны 4 сард за 89 он 87, 88, 89 он гэдэг бол бас маш их өөрчлөлт, шинжил, жагсаал, цуглаан, эсэргүүцэл ерөнхийдөө дөргиж эхэлсэн үе 89 оны дөрөвсөд бол маш том Тяньмэний талбай дээр оюутны жагсаал болсон. За киноч гардаг штэ тийм.
За энийг бол нэг л шин шууд танкараа дараал бүгдийг намдарч цусварсан. Энэ бол дэлхийг мөн гээд бүхэл бүтэн ингээд цочирдуулд оруулсан юм эвгүй түүх орсон байдаг. За тэгэл энэ түүхийг хятад өөрсөө намдарчлаа гэдэг бол одоо дэлхийн нийтээрээ энийг хятад ямар дарангуйлагч баран бэ гэдгийг ингэж харлаа шүү дээ, тий. За иймэрхүү үйл явдууд болт юм байж бид нар орны жишээг ярихад л энэ байна. За 50 он, 51 он, 52, 53 он гэдэг бол Сталины. За тэгэл социализмын үеийн тэр нэг айхтар ялангуяа одоо хэлмэгдүүлэлт гэж одоо бидний сэхэтнүүдийг, улс төрийн удирдагчдыг, ламдрыг хэрхэн хороож устгасан тэр хэлмэгдүүлэлтийн үеийн дараахны одоо бас том үйл явдал 50 одоо 3 онтой жоохон ингээд орчлогдох юм үед орсон юм. За 17 он гэхээр бол ойлгомжтой, тийм. Дэлхийн ертөнц ерөөхдөө дэлхийн 2 дугаар дайны төгсгөл үе, дэлхийн уучлаар 1 дугаар дайны төгсгөл үе Оросын хувьсгал бол пролетаруудын ялалтаар төгсөөд большевик хувьсгал, ялж социализм, капитализм, империализм гэсэн хоёр систем дэлхий бүрэн хуваагдсан ийм онжлууд байсан юм байна. За иймэрхүү үйл явдлуудыг илэрхийлдэг болохоор энэ одоогийн шилжилт хөдөлгөөн гэж яриад байгаа энэ подкастууд маань бол илүү том глобал түвшинд харахад маш том өөрчлөлтүүдийг ингэж харуулдаг байх нэ гэдгийг ойлгуулах гэж л нэг иймэрхүү подкаст хийгээд байгаа юм. За тэгээ цаашлаад одоо би та бүхэнд юу ярих вэ гэхээр за ингээд ерөнхийдөө глобал түвшинд ийм том өөрчлөлт гарах юм байна гэд ингээ ярьчлаа штэ. За тэгвэл мэдээж хувь хүнийхээ түвшинд ямар өөрчлөлт гарах вэ гэдгийг сонирхож л байгаа тийм үү. За тэгэхээр энэ удаагийн өнгөрсөн түүхэд нэм юм байж. Тэгвэл энэ удаагийн яах вэ гэж. За бас л ер нь бол түүх давтагддаг гэдэг одоо ойлголтоор бол энэ удаагийн нэгдэл бас л өмнөх 17, 53, 89 энтэр гэсэн он жилүүдийнхтэй адилхан маш том өөрчлөлтүүдийг энэ удаагийн гар гэрхсийн хөдөлгөөнүүд авчирнаа, илэрхийлж байна гэж хэлээд байгаа. За тэгэхээр энэ удаад бол 25 оны одоо сая 3 сард загсны ордонд 7 гараг жагсны хоёр нь бол одоо энэ Сатурн, Нептун хоёрыг яриад байна шүү дээ. За энэ бол 25 оны 7 сар хүртэл сая бол загсны ордонд эхэлсэн. Одоо бол хоньны орд руу орсон явж байгаа шүү дээ. За тэгээ энэ шилжилт хөдөлгөөнд 26 оны 2 сар хүртэл үргэлжилнэ. За энэ үед цаашлаад энэ нь болохоор нөгөө аль ордонд болж байгаа вэ гэдгээр нь одоо ингэж бас хэмждэг юм байна. Тэгэд орбитороо гэхээр одоо бас арай өөр одоо хэмжээсээр бас тэгж хэмждэг юм байна л да. Тэгэхээр Сатурн бол загсны ордонд анх бол 23 оны 7 сард Сатурн загсны ордонд орж ирсэн. Сатурн загсны ордонд Нептун гаяр буюу далайн гарагтай нэгдсэн юм байна. За ингээд энэ нэгдэл бол цаашдаа 27 он хүртэл үргэлжлэн. Цаашлаа бүр 28 оны 4 сард ч дахин бас эргэж орж ин. Тэгэхээр энэ гар гэрхсийн хөдөлгөөн бол наашаа цаашаа ингэж хөдөлж яваал нэг жоохон ингэж градус зөрөөд эхлэхээрээ арай өөр одоо нэгдэл жоохон ингэж градус нь өөрчлөгдөхөөр нэгдэл жоохон салдаг юм уу холдож яваад тэр окторгууд байгаа гар гэрхсүүдийг л аль ордонд шилжиж байгаа гэдгээр нь тооцоолоод байгаа шүү дээ. За тэгвэл 27 онд нэгдээд дараа нь 28 оны 4 сард дахиад бас нэгдэх нэ. За энэ мэтэр. За тэгж явж байгаа сүүлдээ бол 28 оноос эхлээд бол Нептун болохоор бас Сатурнтай хоньны орд руу орж ирнэ гэсэн байна. За энэ мэтэр ингээд өөрчлөлтөд явж байгаа учраас за энэ шилжилт хөдөлгөөнүүд ер нь дандаа одоо ингээд асар том өөрчлөлт гэж яриад байгаа болохоор энэ дээр дандаа мууг нь ярих биш бас сайн юм ярих хэрэгтэй байх л та. Тэгэхээр яах вэ гэхээр за шинжлэх ухааны салбарт маш том өөрчлөлтүүд гарна. За ялангуяа хиймэл оюуны талбар гэж байгаа юм л та. За тэгээд хиймэл оюунаар дуу зохиох, хиймэл оюунаар видео хийх, одоо тэгэл хиймэл дуу хоолой
Одоо за тэгэл хэл сурах энэ төр гэдэг асуудал бол ерөөсөө тийм асуудалгүй болох юм байна л да. Одоо жишээл муухан англиар ярьдаг байсан тэр хүмүүс бол хиймэл оюуныг ашиглаад бүр ямар ч тийм одоо юм зовлонгуугаар айгу ярьдаг болчихно энэ төр гэсэн юм яриад байна л да. За тэрийг бол одоо бүүмэд. За тэр бол бараг болох л байх. За тэгвэл бусад он жилүүдэд энэ хиймэл юу Сатурн одоо энэ гаригуудын нөлөөний үед ямар одоо өөрчлөлтүүд ямар одоо том дэвшлүүд гарч исэн бэ гэж. За тэгэхээр 17-аас 19 оны хооронд бол одоо том дэвшил гэхээр бол 17 онд бас Сатурн Нептунд одоо нэгдсэн энэ үед болохоор Англи гэдэг улсад бол эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө өөрийнхөө эрх чөлөөний төлөө тэмцэж эхэлсэн. За тэгээд эмэгтэй хүн гэдгийг бол бас хүн гэж авчиж ёстой маа гэдэг анхны тэр хөдөлгөөнүүдийг бол тэр үеэс гарч эхлэв. Англи, Америк гэл ингээл явсан юм байна л та. За тэгээд 18, 19, 20 он хүртэл эмэгтэйчүүдийг бол за энэ бол том дэвшил байсан. За шинжлэх ухаанд яасан бэ гэхээр бас Альберт Айнштейн гэдэг хүн бол том нээлтүүд нь бол бас л 15-аас 19 оны хооронд тэр том шинжлэх ухааны нээлтүүд хийж исэн юм байна. За гэх мэтэр за тэгээд кино урлаг энэ төр үйл тэр үед 16, 17, 18 оны үед хөгжиж ирсэн энэ төр гэсэн юмуудыг бол маш их ярьдаг юм байна. За энэ мэтэр ингээд мэдээж сайн ч юм гарна бас нэлээд хэцүү одоо сорилттойч бас тулгарх хүн төрөлхтний өмнө бол маш олон өөрчлөлтүүд шинжилтүүдтэй нүүр тулахаар ингээд болчихжээ гэж ингэж ойлгож болох нэ. За тэгвэл одоо ерөнхийдөө 12 ордод тосворт ямар үйл явдал болох вэ гэдгийг товчхон яриад явчихъя. За хоньны ордны тухайд бол хоньны ордны 12 дугаар гэрээс 1-р гэр рүү шилжиж байгаа гинэ. 10 одоо яг Нептун гаригийн тухай ярьж байгаа шүү. Энэ дээр бол одоо Нептун буюу Далайван гаригийн тухай ярьж байгаа шүү. Далайван гариг бол таны одоо 12 дугаар гэрт бараг 14 жилийн туршид байсан юм байна л да. За тэгэхээр одоо 1-р гэрт орж байгаа. 1-р гэр гэхээр зөвхөн таныг өөрийг чи илэрхийлдэг. Тэгэхээр одоо бүтээлч одоо хандлах чинь илүү өснө гэж байна. Шин одоо тийм урлаг, уран зохиол одоо тийм бүтээх, туурвах тийм одоо ажил үйлсийг их илүү одоо сонирхно гэж байна. За тэгээд дээрэс нь одоо Нептун буюу одоо Далайван гэдэг гариг бол үзэл санаа, итгэл үнэмшил, шашин шүтлэг энэ бүх юмыг бас илэрхийлдэг юм байна л та. Тийм болохоор энэ бол та зарим талаар бол бүр гинтийн тийм маш том өөрчлөлтүүд ялангуяа одоо таны үзэл бодол шашин шүтлэгийн тухайд маш том өөрчлөлт гаргаж болно гэж байна. Магадгүй зарим нэг нь одоо шивэрл одоо итгэл биш үнэмшил шашнаас сольж магадгүй гэж байна. Аль эсвэл одоо тийм эзотерик мэдлэгч гэдэг юм уу, рейки, йог гэх мэтэр даалт мэдлэгийг маш илүү хүчтэй сонирхож магадгүй гэж байна. За мөн сэтгэл судлал, сэтгэл зүйн одоо нөгөө арай нөгөө тал ил одоо харагддаг биш. Одоо нэлийн даалт ухамсар гэдэг үлээ. Тий. Тэр талуудыг илүү сонирхож одоо бусдад туслах. Бусдын сайн сайхны төлөө бас нэлийн одоо үйл ажиллагаа энэ төрөй болох сонирхолтой болж магадгүй гинэ. За тэгээд зарим нэг нь бол даалдарших өөрийнхөө 1-р гэрт орсон байгаа учраас та өөрийг таны чи илэрхийлж байгаа тийм учраас одоо гадаад өнгөзөмжөө солих карьерийн одоо маш огцом гэнти өөрчлөлт хийх магадгүй зарим нь бол одоо харилцаа холбооныхын түвшинд маш том өөрчлөлт гарах ийм магадaltaй байж магадгүй хандлага гарч магадгүй. Энэ бол бүхэлдээ 14 жилийн туршид үйл явдал учраас ганц хоёрхан одоо ингээд үйлрээ хэлчихэд хэцүү. Гэхдээ ер нь бол 1-р гэр юм байна гэж ойлгочих болно. За тэгэхээр энд бол бас нарны болоод сарны орд мандалт ордтой хоньныхон анхаарал тавьчих хэрэгтэй юм шүү гэж. За 10 хоньны ордны бол 11-р гэр лөө
байгаа юм шиг байна. За тэгэхээр 11-р гэр гэдэг бол бас л үгүй 11-р гэрээс 12 руу шилжиж байгаа юм байна. 12 руу шүү уучлаарай. 11-ээс 12 руу шилжиж байгаа. За 12 дугаар гэр гэхээр бол ерөнхийдөө дотгошоно хандсан хандлага болж игэл одоо бусдаас жоохон тусгаар өөртөө хандах, өөртөө анхаарах. Тэр одоо оюунлаг, сүнслэг оршихуйг илүү сонирхох, өөрийгөө хайрлах, нууц мэдлэгийг сонирхох, өөрийгөө нээх, аль эсвэл магадгүй бүр алс холын орныг зорих. Одоо магадгүй зарим нь бол шинжлэх ухааны мэдлэг илүү одоо тийм хүч сорих тэр салбар руу энэ төр сонирхох ийм хандлага илэрнэ гинэ. Магадгүй одоо энэ одоо бусдаас суралцах гэхээр тусгаарах нь одоо лабораторид ажиллаж судалгаа шинжилгээ хийдэг ч юм уу. Эсвэл сүмх хийдэд одоо очиж бясалгал хийдэг ч юм уу. Эсвэл архивт одоо сууж өөрсдийнхөө хуучин одоо түүх хийлээ сонирхдаг ч юм уу. Нэг иймэрхүү ерөнхийдөө ганцаараа байх илүү одоо тийм тусгаарлагдсан ийм орчинд ганцаараа байж дотгошооноо ажиллах иймэрхүү хандлагатай байна гинэ. Одоо 12 дугаар гэрт орчихсон учраас. За мэдээж энд бол бас итгэл үнэмшил энтертэй холбогддог учраас магадгүй зарим нэг нь юу яаж буйны үйлсэд өөрийгөө зориулах, бас буйны үйлсэд ханд өгөх, эсвэл өөрөө тэр салбарт одоо хүч сорих энэ төр магадaltaй гэж байна. За тэгээд аль эсвэл зүгээр л зарим нэг хүн зүгээр л сайхан амарч өөрийнхөө одоо эрч хүчийг сэргээх, амар амгалан тайван амьдралыг эрхэмлэх ийм хандлагатай гэж байна. За энэ хүн болвол хоньны ордны мандалт болон сарны орд, нарны орд бүгдэнд нь хамаатай юм шүү. За эхрийн ордныханд бол одоо 10 дугаар гэрээс 11-р гэрлөө шилжиж байгаа гинэ. Нэвтүүн гараг, далайван гараг таны 11-р гэрээс 10 дугаар гэрээс 11 рүү шилжиж байна. За энэ бол таны нийгмийн амьдралд чинь нөлөөлнө. Найз нөхдийн харилцаа, урт удаан хугацааны төсөл төлөвлөгөө, зорилго энтерт чинь нөлөөлнө. 10 дугаар гэр гэдэг бол ерөнхийдөө одоо энэ зодиакийн 12 ордын хамгийн өндөр дээд түвшнийх гэж үздэг. За тэгэхээр энд бол нийгмийн харилцаа нэлээд өргөжих байх гэж байна. За тэгээ шинэ болоод бас нэлээд нөлөө бүхий хүмүүстэй бас юм. За одоо уулзах, хамтрах боломжтой гэж. За энэ хүн бол нэвтүүн гарагийн бүхэлдэн 14 жилийн үйл явдлыг одоо төлөв байдлыг хэлж байгаа учраас энэ бол маш олон салбарыг хамрах баха гэж. За шинэ танил, шинэ түншүүд бол зарим талаар бол тэр одоо таны одоо чиний идеал гэж ярьдаг ч гэдэг чиний үзэл бодол бүх юмд чад тэр болгон бас нийцэхгүй байгаа болохоор танд бас зарим магадгүй зарим үед урам уурах үйл юмч тохиолдсон. За бүхэлдээ 14 жилийн үйл явдал шүү дээ. За энээсээ болоод бол найз нөхдийн харилцаа, урт удааны одоо түншийн харилцаа болоод бус бүх юмудыг бол бас нэлээ өөрчлөлтөнд оруулж яг өөрийнхөө одоо үзэл бодол нэгтэй, чамтай зорилго, хобби, тийм юм бүх зүйл нэгтэй тийм хүмүүсийг хайх тийм эрэлт гарна гэсэн байна. За тэгээд далайван буюу нэвтүүн гарагийн нөлөөгөөр бол магадгүй та одоо бас нэлээ олонний танил болж нийгэмд хүлээн зөвшөөрөгдөж шагналд бол урамшуулал авдаг ч юм уу. Аль эсвэл ерөөсөө тийм олонний танил хүн болж таны нүр царгийг чинь хараалх хүн таньдаг болох иймэрхүү бас боломжууд гарч магадгүй гэж байна. Эхрүүдийн тухайд за сарны болон мандалт орд нарны эхрүүд аль аль нь анхаарч нэцтэй. За магадгүй зарим нэг нь бол их алс холын тийм романтик харилцаа алсаас. Тийм алсаас харилцдаг гэхээр интернетээр ч юм уу тийм харилцдаг тийм. Тийм харилцаанд орж магадгүй гэсэн байна. За тэгээд насан турш яваад одоо тийм
өсвөр насныхаа насан турш яваа одоо ийм хүүхдүүд үлгэр орносоо тусгаар гарч амьдрах те амьдралаа солих гэрлэх. За мэдээж 14 жилийн турш гэдэг бол маш олон үйл явдлыг өөрчилж болно те. За мэдээж энэ үйл бас л нэвтүүн гарагийн нөлөөгөөр бол одоо нийгмийн болоод сайн санааны үйлсэд бол оролцох сонирхол их төрнө. Магадгүй зарим нэг нь бол яг ийм үйл явдлыг одоо нийгмийн болоод сайсныхны тусын тулах үйл явдлыг өөрөө зохион байгуулдаг. Маш тийм өөрийнхөө зүгээс одоо маш их тийм хүчин чармайлт цаг зав мөнгө бүх юмыг зарцуулах ийм боломжтой гэсэн байна. За тэгээд ялангуяа зарим нэг үйл ажиллагаа чинь бол онлайн маш одоо тийм алдартай олон дагагчтай маш одоо олонний танилцуулга боломжтой гинэ. За дараагийнх нь гариг бол орд бол мэлхий. За мэлхийн ордны 9-р гэрээс 10-р юу лээ? 10-р гэрлөө шилжиж байгаа юм байна. За тэгэхээр за ихний ордных бол 11 байсан шүү. За 10 гэ хэлсэн байж магадгүй уучлаарай. Тэгэхээр мэлхий болохоор 10. За тэгэхээр энэ бол карьер, албан тушаал, нийгмийн статус, зорилго, тэмүүлэл тэр бүхнийг чи илэрхийлнэ гэж. За карьерийн хувьд өөрчлөгдөнө. За өмнөх энэ үеийг хүртэл хийж явсан карьерчин бол ажил албаны чинь одоо тэр зам мөр өөрчлөгдөж цааш шин зам мөрийг хайх тэр замнаараа замлах хэрэгтэй болно гинэ. За мэдээж бас л оюун санааны ер нь бол нэвтүүн буюу далайн вангар гэдэг үг бол оюун санаа одоо үзэл бодол сэтгэл үнэмшил гихтэн зүйл рүү маш их татагддаг учраас одоо энэ хөгжил далд нууц ертөнц дээрээс нь буйны үйлс бүтээлч үйл ажиллагаа энэ төр илүү анхаарна гэсэн байна. За магадгүй зарим нэгэн хүмүүст нь бол одоо албан тушаал боллын замаа мөр одоо өөрчлөлтөд нэлээд бас бодолтой байхгүй бол том эрсдэлч бас гарах магадaltaй. Маш том одоо тийм одоо урам хугарах тийм бас үйл явдал тохионо гинэ. За энэ 14 жилийн туршид болох ч байгаа үйл явдлыг хэлж байгаа шүү 10-р гэрийг. За тэгээд магадгүй юунууд бол мэлхийнүүд бол энэ он жилүүдэд бол хариуцлага маш өндөртэй болно гэж байна. Гэр бүлийнхаа болоод ажлынхаа хамт олон нийгмийн өмнө өглөх хариуцлага чинь нэлээд өндөр болно гинэ. За хариуцлага өндөр болохынхаа хэрээр бас нэр хүнд ч өссөн, эрх мэдэл чинь бас өсөх юм хандлагатай юм байна. Гэсэн юм байна. За магадгүй нийгмийн нөлөөч өсөж байгаа болохоор энэ нь магадгүй заримдаа таатай тал нь одоо нийгмийн нэр хүндэл өсөж байгаа боловч зарим нэгэн талаар бас жоох одоо таагүй тал нь болохоор одоо бас жоох юм хуурдах гэх юм уу одоо зайлмих тийм зүйлтгдаа бас боломжтой хандаарай гэсэн байна. За өндөр албан тушаалд байгаа тийм хүмүүс энэ төр бол хүмүүстэй холбоо харилцаа тогтоохын болвол энэ бас том өөрчлөлт авчирч болно гэсэн байна. За оюун санааны хөгжил болоод зүүн совин оюун санааны хувьд бол маш их тийм хүчтэй тийм сүнс оюунлаг талын тийм хүчтэй тийм холбоо. Энтерт бол одоо ингэж орох юм уу эсвэл тийм юм мэдэрдэгч болох юм уу? Тийм юмыг өөрөө сонирхох ч юм уу? Тиймэрхүү болно гинэ. За тэгээд өөр нэгэн бас анхаарстай зүйл бол одоо карьер албан тушаалын сонгийн одоо тэр өсөлт буралтын үед бол бас зарим нэгэн хүмүүсийн хувьд дэндүү одоо эрх мэдэлд шунахч гэдэг юм уу те. Ийм зүйлээсээ болоод бас жоохон тийм боломжлохгүй бол асуудал өсөхгүй гэсэн нэг боломжлолыг хэлж байна. За тэгээд
гэр бүлийн одоо тийм бүтэц гэх юм уу? Тийм зүйлд одоо өөрчлөлт орно гэхийг утгад магадгүй одоо зарим нэг нь гэрэлжийнхаа зарим нэг салах ч юм уу. За энэ бол хүний амьдрал. Зарим нь бол одоо эцэг ихтэй амьдарч байсан бол тэрнээсээ салж явдаг ч юм уу. Эсвэл эргээд эцэг ихтэйгээ нийлдэг ч юм уу. Нэмэрхүү өөрчлөлтүүд бол гарна гэж. За бүхэлдэн 14 жилийн тухайтууд болж байх л олон өөрчлөлтийг хэлж байгаа шиг байна. За Арслангийн ордны тухайтад бол 8-аас 9 дугаар гэрэл оршиж байгаа юм байна. Өнгөрсөн жилүүдэд бол 8 дугаар гэрт байсан байна. За 8 дугаар гэр гэдэг бол бусдын өмч хөрөнгө хамтарсан одоо өмч хөрөнгө гэтэр байдаг бол одоо 9 дугаар гэр гэдэг бол боловсрал, оюун ухаан, философи, алсын аян, алс хамтын гадаад харилцаа энтерт анхаарна л гэсэн үг. Тэгэхээр дээд боловсралд илүү анхаарч магадгүй байна. Эсвэл бусдын одоо гадаад орны соёл энтерт одоо илүү анхаарах, хэл сурах гэдэг юм уу те. За иймэрхүү үйл явдлууд бол ирэх одоо Нэвтүүн гараг буюу Далайван гарагийн 14 жил таны 9 дугаар гэрт байгаагийн ачаар ийм үйл явдлууд илүү өргөжнө гэж. За тэгэхээр мэдээж гадаад орн гэж байгаа болохоор аялал. Гадаад орны аялал магадгүй зарим нь бүр одоо цагаачлах юм гарч магадгүй гэнэ. За мэдээж дэлхийн талаарх одоо дэлхийн гэх юм уу, дэлхийн хөгжил, хүний хөгжил, янз янзын талаар үзэл бодол энэ чинь маш их өөрчлөгдөн гинэ. Философич өөрчлөгдөх ч юм уу, эсвэл одоо бас ич Нэвтүүн чинь оюун санааны хөгжлөд болохоор шашин шүтгээ өөрчлөгдөх ч юм уу те. За тэгээ мэдээж энэ бол бас болоод одоо алдаршиж болно. Олны өмнө хүлэн зөвшөөрөгдөж магадгүй. За тэгээд бизнесийн болоод одоо босод одоо бүтээлч үйл ажиллагаанд бол маш тийм одоо хүчтэй тийм тус дэмжлэг олох тийм одоо боломжууд гарч ирнэ гэсэн байна. За мэдээж за шашин шүтлэг юм уу ихтгэл үнэмшлийн тухайтад бас нэлээд өөрчлөгдөн өнгөрсөн одоо чиний одоо үед туулж баримталж ирсэн тэр бүх юм ч өөрчлөгдөх юм байна. За өшөө. За маш чухал тийм харилцаа холбоо гадаад хүнтэй холбоотой, гадаад орнтой холбоотой, гадаадд амьдрахтай холбоотой тийм одоо маш чухал өөрчлөлтүүд гарна гэсэн байна. За гэр бүлийн харилцаанд бол одоо жишээлбэл зарим нь одоо ачтай, өр хүүхэдтэй болдог ч юм, ач зээтэйж болдог юм уу, нэг тиймэрхүү үйл явдал болно гэсэн байна. За зарим нэгнийх нь хувьд бол бас үзэл бодол ихтгэл үнэмшлийн тухайтад бол одоо таны дагдаг хүн, оюун санааны удирдагч одоо философийн талаас чинь танд одоо дэмжлэг үзүүлдэг тийм хүмүүс энэ чинь бол чамайг одоо чиний бодож ирснээс бас айгүй өөр байсныг олж хараад та бас ингэж жоохон эргэлзэх ч юм уу тиймэрхүү юм гарна гинэ. За нэг юмрхүү юм байна. За дараагийн орд бол охины орд. За охины орд бол 7 гэрт байсан байна. Өнгөрсөн жилүүдэд одоо бол 8 руу орж ирж байгаа юм байна. За энэ болохоор бусад хүнтэй гэр бүлийн болоод одоо хамтрагч өмч хөрөнгө хамтын өмч мөнгөтэй ч мөнгө төрөх санхүүтэй ч олгох нэ. За 14 жилийн туршид бол Нэвтүүн гарагийн нөлөөгөөр таны одоо дундын өмч бизнесийн хамтрагч ч юм уу эсвэл одоо гэр бүлийн одоо өмч хөрөнгө энэ байсан бол тэрэнд чинь их өөрчлөлт орно гинэ. Гэтэ магадгүй энэ бол бас жоохон таагүй талаараа гэх юм уу. Одоо жишээлбэл тэр өмч хөрөнгө чинь багасдаг ч юм уу. Магадгүй одоо алдагдал хүлээдэг ч юм уу нэг тиймэрхүү юм байж магадгүй ч. Тэгэхээр энэ үед бол одоо хөрөнгө оруулалт энэ төр хийхдээ бол нэлээд юм эрсдэлтэй хөрөнгө оруулалт энэ төр боломжтой анзаарэ. Энэ бол санхүүгийн алдагдал төрөж магадгүй шүү гэсэн байна. За энэ бол охины ордны мандалт болон сарны ордтой нар сар мандалт ордтой охиныхан мандалт охины ордныхан шүү. За гэтэл хэн нэгэнд нь одоо тийм алдагдал хүлээж ирэхэд нөгөө хэсэгт нь бол бас магадгүй
гинтийн одоо тийм хөрөнгө залгамжлах энэ төр бас асуудал гарч иж магадгүй л гэж байна л та. За зарим нэгэн хүмүүс нь бол одоо жишээлбэл санхүүгийн одоо ашиг харж ч гэдэг юм уу? Одоо тийм гэрлэх энэ төр тохиолдол гарч магадгүй л дээ. Энэ үед бол бас болгоомжл гэсэн байх шүү. Жишээлбэл эндээс одоо жишээлбэл эсвэл аль хэдийн одоо ингээд мөнгө санхүүгээ нэгтгэснээсээ болоод гэрэлчихсэн байсан хүмүүс байх юм бол энэ нэвтүүн гарагийн нөлөөгөөр бас энэ үед асуудал үүсээд магадгүй ингээд өмчөө хуваах болдог ч юм уу те нэг тиймэрхүү юм гарах вэ гэсэн байна. За тэгээд өр зээл тавих урт хугацааны одоо тийм санхүүгийн одоо тийм юу хүлээхээс алдагдал хүлээхээс болгоомжлоорой гэсэн байна. За дээрэс нь энэ үед бас өөр нэг санхүүгээс хамаарахгүй өөр нэгэн зүйл бол гинт одоо магадгүй та мөнгөтэй юм уу холбоотой юм уу аль эсвэл одоо сэтгэл санаатай ч холбоотой сэтгэл зүйн талын маш том тийм нууцлаг тийм нууцыг олж илрүүлнэ гэнэ л дээ. Сэтгэл зүйн одоо тийм хувьд өөрчлөгдөж болох тэр нууцыг гэх юм уу? Ямар ч байсан сэтгэл зүйд чинь нөлөөлөхөс сайн талаараа нөлөөлөхөс сэтгэл зүйн одоо чи юм жоохон тийм травма буюу одоо жоохон бэртэл сэтгэл зүйн хувьд бэртэл гэмтэл авчихсан энэ байгаа бол тэрийг одоо ингэж эмчлэх нэг тийм нууцлаг аргач гэх юм уу нэг тиймэрхүү одоо нууц тийм боломжийг олж хардаг ч юм уу нэг тиймэрхүү юм хэлсэн байна. За нэг юмрхүү юм байна да охины ордны тухайд бол. За жинлүүрийн ордны тухайд бол 6 дугаар гэрт байж байгаад одоо 7 дугаар гэрлөө шилжиж байгаа юм. За мандалт болон нарны жинлүүр нар сар мандалт ордтой жинлүүр мандалт жинлүүрийн ордныханд шүү. За энэ 6 дугаар гээд 7 дугаар гэр гэж байгаа учраас 6-аас 7 6 бол ажил төрөл эрүүл мэнд байсан бол одоо 7 руу орж ийн гэдэг чинь бүх төрлийн харилцаар өвчин анхаарах хэрэгтэй болж байгаа 14 жилийн туршид. За энэ ямар харилцаан дээр ч анхаарах вэ гэхээр одоо жишээлбэл гэрлэлт болоод одоо түншийн харилцаан дээр ч бол одоо зарим нэгэн тийм төөрөгдөл үүсэж магадгүй гэсэн байна. Төөрөгдөл гэдэг чинь одоо жишээлбэл буруугаар ойлгох ч юм уу. Эсвэл хуурам эхлэх байдал энтертэй байж магадгүй гэж болгоомжлох хэвээр юм болов да. За тэгээд энэ болгоноос болоод бас жоохон урам орох үйл явдал гарах вэ гэж байна. За тэгээд дээрэс нь энэ үед бас урт удаа одоо доктортой харьцаад байсан хүмүүс бол ингээд жоохон холдох тэр нь болохоор яхаа магадгүй зүгээр ингээд ажил хэргийн шугамар хоол амьдрах хэрэгтэй болдог ч юм уу те. Төсөл байдлаасаа шалтгаалаад өөрөө ирэхгүй л хоол болно гэсэн үг болохоос биш. Бас яг салчин ч гэсэн үг юм шиг байна л та. За яг янз янз л байгаа л та хүмүүс болгоны амьдрал өөр юм чинь тийм ээ. За партнер бол буюу одоо чиний одоо санхүүгийн хамтрагч бизнесийн хамтрагчд чинь бол одоо нэлийн дэмжлэг тэдэртээ одоо нэлийн одоо найдна гэх юм. Ингэж бас тийм найдаж одоо тэр бүхэн одоо карьерийг чинь одоо нэлийн өсгөж өгнө энэ төр гэж найдаж бас мөрөөдөж иж магадгүй гинэ. Гэвч одоо энэ мөрөөдөл бол бас ерөнхийдөө энэ нэвтүүн гарагч нэг тийм айгуу тийм одоо нэг төсөөлөл мөрөөдөл энтерт айгуу хавтуулдаг юм шиг байна л да. Нэг бүх юм яг ингэ болох гэж байгаа юм шиг ингээд л айгуух тийм ямар хэлбэр бүтчих юм шиг энэ санагдаад дуулдаг юм байна л да. Гэтэл яг тийм материал яг бодиттойгоор ингээд хэрэгжиж эхлэх нь бас жоохон таарах юм байдаг юм шиг байна. За тэгээд бүтээлчээр ингээд хамтын ажиллагаа өрнүүлэх. Яг юм бүтээлч одоо жишээлбэл өөрийнхөө ингээд одоо дуртай хийдэг зүйл мөллөө одоо ингээд хийх. Тэг урлаг
оюун санааны түвшинд энэ төр ингэж урлаг уран сайхан тэгээ оюун санааны чи одоо тийм оюуны чи ингэж одоо тэжээж өгөх урлаг уран сайхан өө бүтээлч ямар үйл ажиллагаа байдаг. Тэрэнд чинь бол маш сайн гэж харин үйл ажиллагаа тэр хамтрах тийм одоо бүтээлч хамтрагчтай байх юм бол маш сайн гэж. За магадгүй зарим хүн нь бол одоо иймэрхүү одоо харилцан бивэндний одоо ингээ ойлголцлын төвчөнд гэх юм уу. За одоо бид тэр одоо яг л таарна гэд айхтар тийм романтик гэхээсээ илүү зүгээр ойлголцлын төвшөнд хилцэж ингэж гэрлэх тийм магадaltaй гэсэн юм байна. За тэгээд яг энэ үед бол одоо магадгүй бас тийм хар тамхи болоод одоо архич гэдэг юм уу тийм масууруулах бодисод хэрвээ одоо жоохон дурлдаг хүмүүс бол харин жоохон холхон байхгүй бол бас асуудалтай байх үе гэсэн. Тиймэрхүү одоо боломжтой сануулгыг хэлж байна. За дараагийнх нь гариг бол гариг гişүү дараагийнх нь ордуул бол хилэнц. За 6 дахь гэрээ бол ажил эрүүл мэндтэй холбогддог. Тэгэхээр энэ үед бол эрүүл мэндтэй болоод ажиллах амрах цагаа маш сайн зохицуулаарай гэсэн байна. Магадгүй зарим нэг нь бол энэ үед гэрээсээ ажиллах, гэртээ суух, уран бүтээлээ гэрээсээ хийх, уран бүтээлээ эхлүүлэх, эсвэл зарим нь магадгүй эрүүл мэндийн үйлчилгээний тийм бизнес хийх, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, эзотерик мэдлэгийг эзэмших, тэр талын бизнес хийх гэх мэтэр ийм үйл ажиллагаа бол бас нэлээд хилэнцүүдийн хувьд бол нэлээд чухал сэдв болох. За ерөнхийдөө Нептун буюу далайн вангар гэж ерөнхийдөө нэг тийм нэг юм манантай гэх юм уу бүх зүйлийг ингээ яг тодорхой харах ингээ боломжгүй нэлээд тийм романтикаар бахан төсөөлөх тийм тодорхойгүй байдлын төр үүсгэх юм байна л да. Ямар нэгэн одоо байдлаар бүх юмыг одоо төсөөллийн байдлаараа уулаад байдаг. Гэтэл энэ нь болохоор ерөнхийдөө тэрнээсээ болоод ингээд тийм тодорхойгүй байдал үүсчдэг юм л та. Тийм болохоор магадгүй зарим нэг хүн одоо хэнийг үнд их сайн санаагаар ингээд туслаад байдаг. Дандаа буйны үйл ажиллагаа явуулаад байдаг. Гэтэл хэрэн чамд одоо бас ямар ч тийм ач холбогдолгүй гэх юм уу ашиг орлого өгөхгүй энэ төр байж эсвэл нэг юм тийм уйтгартай юм шиг байдал үүсгэж бас бодгоо гэнэ л дээ. Тэгэхээр тийм нэгэн хэвийн байдалтай байхаас жоохон зайлсхийгээрэй гэсэн байх юм. За магадгүй зарим нэг нь одоо сурч байгаад гинтхэн ч явахад сурч байгаа төгсөнгүүтээ одоо шинэ ажилд орлоо гэсэн чинь тэр нь өөртөөхөө ингээ бодож байсан шиг төсөөлж мөрөөдөж байсан шиг тийм байдалтай биш харин зүгээр өөрийгөө ингээд нэг тийм бүх юмны одоо ингээд одоо золиос гэж одоо хэлэхэд арай хаашаа зүгээр л ингээл нэг л сайн санааны өсөлтөд өөрийгөө зориулсан нэг тийм хүн болцсон юм шиг санагдаад иж магадгүй гэсэн байна. Тэгэхээр бол зорилгоо тодорхой тавиарай л гэсэн санаа хэлэх гээд шиг байна л та. За тэгээд ер нь бол тийм учраас зорилго чинь тодорхой байх юм бол мөрөөдлийнхаа ажлыг хийгээд эхлэхэд болохгүй юм байхгүй харин ямар нэгэн хорт зуршилд автахаас боломжлоорой. Өөртөө бас дандаа өөрийгөө золиослох биш өөрийнхөө төлөө бас зарим нэгэн зүйлийг бодолцоорой. Дандаа хэн нэг үнийг асрах ч юм уу дандаа нэг тийм бусдын төлөө үйлчлэгдэх нэмэрхүү юмд өөрийгөө зориулчих гад байх юм уу ааши нэг тиймэрхүү юм хэлсэн байна. За дараагийн гариг бол биш дараагийн гариг гэдэг дараагийн орд бол ном. За энэ дээрх энэ ордууд бол дандаа нөгөө нарны болон сарны асцендент аль алийн хил яваад байгаа шүү. Аль нэг нь тарахгүй байвал өөр өөрсдийн асцендентүүдийг хараад асцендент чинь тарахгүй байгаа бол сарны ордоо хараарай.
За номын ордны тухайтад бол номын тухайтад бол 5 дугаар гэрт Нептун гараг. Нептун буюу далайван гараг. 5 дугаар гэрт орж иж байгаа юм байна. За 5 дугаар гэрэг гэхээр бол хүүхэд, хайр дурлал, уран бүтээл, авиас, хобби хөгжүүлэх. Хобби гэх мэт асуудлыг хөндөдөг л дөө. За тэгэхээр ерөнхийдөө бас дээрэс Нептун гараг болвол Нептун буюу далайтын гэсийг илэрхийлдэг болохоор далайван гэж нэрлэж байгаа. Тэгэхээр далай гэдэг бол ерөнхий хүрээ хязгаарыг тэлэх. Нэг баригдмал тэр зүйлийг ингээд алга болгох. Энтэр гэсэн санааг илэрхийлдэг болохоор магадгүй одоо тэр авиасаа хөгжүүлэх, огт өмнө хийж байгаагүй одоо өөрийнхөө дуртай тэр хоббигоороо одоо цаашдаа ажил болгож явах ч гэдэг юм уу те. За иймэрхүү нэг метаа боломжууд олдно гэж байна. За өөр нэг зүйл бол хайр дурлалыг илэрхийлдэг болохоор мэдээж хайр дурлалын харилцаа бол романтик үйлгэр шиг тийм романтик төсөөлөлтөөр их явах юм байна л та. Яагаад гэвэл Нептун буюу далайван чи өөрөө тийм нөхцөл болцолгүй хайр дурлалыг илэрхийлдэг болохоор. За гэтэл энэ нь болохоор бол үлгэр шиг домог шиг гэж төсөөлөд маш сайхан сэтгэлдэлтэй одоо ингээд урам зоригтой яваад байгаа боловч дараагийнхаа төвшөнд гарч ирж хөгж хүртлээ бол нэлийн уддаг гинэ. Жишээлбэл одоо магадгүй ингэж удаан явж явах удаан одоо ингэж үргэлжилж явцад ямар нэгэн одоо нууцлаг талыг нь илрүүлдэг ч юм уу. Хайр дурлалтай холбоотой асуудал ярьж штэ. Тэгээ нууцлаг тал гэхээр одоо хайрын гурвалж үүссэн байдаг ч юм уу те. Гэх мэтээр одоо зарим нэгэн тийм асуудлууд гарч ирж магадгүй гэсэн байна. За магадгүй энэ бас дээрээс 5 дугаар гэр гэдэг чи хүүхдтэй холбогддог болохоор хүүхдтэй чи холбоотой нэлээд асуудлуудаас болоод одоо та өөрийгөө бүх зүйлээ хүүхдэд зориулах ч гэдэг юм. Хүүхдээс болоод ямар нэгэн тийм өөрөөсөө маш их хэмжээний мөнгө ч юм уу эсвэл сэтгэл зүйн болоод цаг зав ч юм уу их зүйлийг гаргах хэрэгтэй бол гэсэн байна. За магадгүй зарим нэг нь болоод хүүхдтэй холбоотой хүүхдэд зориулсан сайн санааны үйлсэд оролцдог ч юм уу те хүүхдийнхаа ирээдүйн одоо зориулаад маш их хэмжээний хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй болдог ч юм уу нэг юмрхүү гэсэн байна. За дараагийнх нь бол материйн орд. За материйн ордны 4-р гэрт далайван гараг орж иж байгаа юм байна. За тэгэхээр энэ бол өөрийнх нь 4-р гэр гэдэг бол одоо өөрийн чинь гэр орон, ээж аавын чинь гэр орон, төрсөн гэр орон, өмч хөрөнгө гэж илэрхийлдэг. За тэгэхээр өмч хөрөнгө гэр оронтой ч холбоотой ямар нэгэн асуудал. За тэгэхээр одоо онцгой тавигдаж эхэлж магадгүй гэж байна. Дээрээс нь одоо миний одоо нэг сонссон астрологч хэлж байгаагаар бол одоо магадгүй яг энэ үед бол одоо Сатурн гарыг бас ороод ирчихсэн. Дээрээс нь нөгөөх нь далайван гараг, нэг нь сажир гараг хоёр нэгдэж байгаа болохоор аль алинд нь бол одоо Сатурн гараг буюу санчир гараг чинь ингээм мөсөр хүрээлэгдсэн гараг штэ. Нептун буюу далай гарагч далай тэгсийг илэрхийлдэг энэ утгаараа магадгүй та бүхэн одоо өөрийнхөө үйл хөдлөх хөрөнгө төр гэр байшинг нэг сайхан тийм уул ус гол нууртай оролцоо газар авдаг ч юм уу. Тийшээ нүүж авахыг хүсдэг ч юм уу. Эсвэл тийм нутаг орн руу шилждэг ч юм уу. Магадгүй эсвэл тэр усан онгоц гэдэг юм уу харь орны тийм одоо байгальтай тийм газар руу шилжих энэ төр үйл явдал болж магадгүй гэсэн байна. За тэгээд гэр оронтой холбогддог болохоор гэр орны зарим нэгэн гишүүдтэй холбоотой нэг нууц мэдээллийг олж нэх хамаатай садангасаа зарим нэг нь одоо жоохон харилцаа хөндөрөх гэр бүл өмч хөнгө салгах тухай эсвэл өвлөх тухай иймэрхүү асуудлаас хөндлөж магадгүй гэсэн байна. За дараагийн орд бол хувхийн орд. Хувхийн орд бол таны 2-р гэрт байсан бол одоо 3-р гэрлөө чи шилжиж орж байгаа гинэ. За 3-р гэрлөө орохоор яах вэ гэхээр энэ үл бас л өв хөрөнгө, санхүү мөнгө, ах дүүгийн харилцаа энтерс өөрчлөлт орно. Харилцаж байгаа хүрээ чинь
өөрчлөлт нь шинэ харилцаа, шинэ дадал зуршил энтрийг эзэмших болно гинэ. Дээрээс нь бас шинэ зүйлийг сурах, магадгүй хэмэд оюун ухааны салбарт хүч үздэг ч юм уу те. Тиймэрхүү. Зэрэгэлээ хумхын орныхан бол шинэ сэтгэдэг, хурдан сэтгэлгээтэй, задаа шинэ зүйлийг туршиж үзэх дуртай юм хүмүүс байдаг. Гэнэлтэй. Тийм болохоор одоо энэ далайн гарагийн нөлөөгөөр одоо энэ хил хязгаарыг арилгах, шин төвшөнд гарах энэ гэсэн одоо тэр одоо хүсэл тэмүүлэл бол илүү хүчтэй болох юм байна л да. Энэ 14 жилийн туршид бол. За тэгээд өөр чи юу гэсэн байлаа? За тэгээд бүтээлч санаа. Цааш ерөнхийдөө нэлээд бүтээлч цаашийн зүйлийг хэрэгжүүлэх гээл хүзлэх хүн болохоор шин зүйл сурах интернет нэлээд анхаарна. Тэгээд сурсныгаа бас бусдад зааж сурах. Гэх мэтээр одоо харилцааг өргөлжүүлэх. Алсаас харилцах. За тэгээд энэ шинэ харилцаанууд бол жихэн чиний одоо өвд бодож тэмүүлж исэн яг чиний үзэл санаа чинь ингээ таарах тийм хүмүүстэй холбогдох юм бол энэ он жилүүд бол таны одоо маш тийм олон өөрчлөлт шин зүйлийг одоо хэрэгжүүлж гисэн тийм олон өөрчлөлтийн жилүүд байх болно гэсэн байна. За загсны ордны тухайтад бол өнгөрсөн он жилүүдэд бол таны 1-р гэрт байсан. Одоо 12 дугаар билүүч орж иж байгаа юм байна. Гүү 12 биш 2 дугаар гэр 2 дугаар билүү орж байгаа юм байна. 12 1-р гэрт байсан же 2 дугаар орж байгаа юм байна. За тэгэхээр 1-р гэр бол чи өөрийг чи илэрхийлэх. Тэгэхээр чиний хувьд энэ өнгөрсөн 10 хэдэн жилд юу өөрчлөгдсөн бэ? Чиний гадаад төрх хэрхэн өөрчлөгдсөн бэ? Чиний амьдралын чинь зорилго хэрэг өөрчлөгдсөн бэ? Гэх зүйлийг эргэж хараад одоо 2 дугаар гэрт орох гэж байгаа учраас энэ нь таны мөнгө санхүү. Яг чиний өөрийн чинь хөдөлмөрлөж авдаг мөнгө санхүү. Руу чинь 70 гараг буюу нэвтэн гараг орж ирж байгаа юм байна. За тэгэхээр энэ бол таны одоо сарны болоод мандалт загсныхан нар сар мандалт загсных нь аль нь тамаатай гэж шүү. За тэгээд зарим нэг энэ үед бол бас мөнгө төрөх санхүүтэй холбоотой зарим нэгэн хуурамч буюу одоо жоохон одоо хүртэл олж нэгийг байсан зарим нэгэн нууцыг нээн гинэ. Тэрнээсээ болоод одоо магадгүй тэр хажуудах хүнээ гэхээр одоо шамтрагч чинь ч юм уу те тэр хүнээ бас арай өөр талаас нь харах хэрэгтэй болно гин. За тэгээд 2 дугаар гэрт байж байгаа болохоор магадгүй энэ таны одоо мөнгө олох 2 дугаар гэр чинь ямар салбарт илүү одоо эрчимтэй буюу одоо хүчтэй нөлөөлөх вэ гэхээр яг уран бүтээлч хүнд магадгүй одоо гэнтгий өөрийнхөө авьяасаа нэх ном бичих, шүлэг бичих, эсвэл эмчилгээний салбарт ажилладаг бол аль эсвэл дуу хоолойг бас илэрхийлэх одоо бусдад дандаа лекц уншдаг. Аль эсвэл дуу хоолой гэхээр бас дуулдаг байж болно шүү дээ. Энэ салбаруудад одоо хүч сарж байгаа хүмүүст бол энэ нэвтэн буюу 70 гараг мөнгө олох одоо завшаан илүү тохионо гэсэн байна. Харин бас нэвтэн гараг бол зэрэглээ манан энтерийг илэрхийлдэг бүх зүйлийг хийх юм өөдрөгөөр дэндүү юм романтикаар хардаг болохоор үл хөдлөх хөрөнгө энтер хатлаж аваад аюух мөнгө олчих юм шиг бодох юм бол одоо хамаагүй одоо тийм мөрөөдөж том мөнгө тийм хөлөдөх энтер салбар руу хийгээд хэрэггүй шүү гэх юм бол бас алдагдчихлаж магадгүй шүү гэсэн байна. За тэгээд дээрэс нь бас яг энэ онцлогдод бол таны хувьд үнэт зүйлч өөрчлөгдөн гинэ. Өмнө нь танд маш чухал гэж бодогдож байсан тэр үнэлэмж байдаг байсан тэр зүйлүүд чинь бодоод одоо өөрчлөгдөж эхэлнэ гэж. За тэгээд хэмэл аюун болоод бас тэр нэг ярих хэлтгэх урлагтай холбоотой ийм бизнес амжилт олно гэсэн байна. За ингээд ерөнхийдөө нэвтэн гараг загсны ордонд шилжээд одоо хоньны ордон руу орж байгаа. За энэ нэвтэн гараг санчир гараг хоёрыг
Далайван гараг, Санжир гараг хоёрын нэгдлийн тухай ерөнхий одоо төлөвийг ингээд танилцуулахад юм хөө байна. За тэгээд цаашдаа сонирхож байгаа бол комент бичээрэй, лайк дараарай, бусдаагаа хуваалцаарай. Дараа уулзъя. Баяртай.